дүнгийн өснөгтөн мэдээлэл дээрээ илүү нэмэлт боловсролт хийх боломжийн талаар одоо ярив. За үүний тулд дүнгийн өснөгсөн энэ хуудасаа хувилж тавь. Яг энэ байгаагаар нь дахиад 1% хувилж тавь. Тэхийн тулд энэ шит нүдэн дээр нь маус 2-оо дараад copy гэдгийг дараад аль хуудсыг хувилж тавих гэж байгаа юм бэ гэхээр за бид нар бол дүнгийн өснөгтийг хувилж тавих учраас create copy гэдгийг идэвхжүүлж окей дарна. За ингээд дүнгийн өснөгт маань 2 хувилагдаж байгааг тав харж байна. За тэгээ 2 дугаар хувилсан хэлбэрийн ард талд нь зөөгөөд оруулчихъя. За ард нь гарч. За дүнгийн өснөгт 2 дээр одоо бид нар ямар өөрчлөлт хийх вэ гэхээр A, B, C, D, F гэсэн энэ дүнгээрээ диаграм байгуулъя. За тэгэхээр тулд үсгэн тэмдэгтүүдээ урталт нь копидж тавья. За одоо ингээд энэ хэсгээ завсраа идэвхжүүлж байгаад insert цэсний за chart хэсгээс колумн гээд за нэхний диаграмыг сонгож авъя. За ингээд манай хүснэгт маань бол A дүн нь 1, B дүн нь 4 гээд өөрөөр хэлбэл энэ маань нормал тархалттай ийм диаграм бол харагдаж байна. За ер нь бол альва хичээлийн дүн бол нормал тархалттай байж ивэл маш сайн гэж үздэг хандлага бол бай. За тэгээд энэ диаграмыг багш бол өөрийнхөө хүссэн хэмжээгээр өөрчлөөд гарчиг оруулаад за энэ диаграмынхаа хэмжээст нь нэр өгж болно. За бид суралцагчдын дүнг 2 янзаар гаргасан. За дундаж утгаар нь 1 гаргасан. Нөгөөх нь болохоор даалгавруудын чанараас нь шалтгаалаад харгалзан оноогоор үнэлсэн гэсэн юм 2 янзаар бол дүнг бол гаргасан байгаа. За тэгээ энэ 2 дүн маань бол хоёулаа 100 онооны дүнгууд байгаа. Тэгэхээр сая бол үсгэн дүнг олохдоо бид нар нийт онооны үсгэн дүнг бол харгалзуулж олсон. Одоо харин дундаж онооны үсгэн дүнг олъё. За инként бол бид нар энэ үсгэн дүндээ бол томьёо харгалзуулаад хэрхэн олох талаар түрүүн дурдсан байгаа. Тэгэхээр хүүхд болгон дээр энэ үсгэн дүнг нь харгалзах томьёог нь за энэ дээр маус дээр даралт хийж ягаад уртлын игнэд шилжүүлж чирээд оруулчихъя. За ингээд бол энэ баганд үүсэж байгаа дүн маань бол өөр дүн байгаа. Яагаад тэгэхээр энд бид нар тухайн утгынхаа нөгөө баг нь ба тоо мөрүүдийг бол түгжээгүй байгаа учраас яг энэ функцийн авах утга маань өмнөх нүдний утга байсан бол за үүнийг чирчгээр за энэ нүдний өмнөх нүдэн дээрх бол тооцоог хийсэн байгаа. За энд итгэжүүлээ тарыг томьёоны мөрийг итгэжүүлжээ тараа. Тэгэхээр энэ мөр болол G4 гэсэн нүдэн дээр дандаа тооцоолоод хийсэн байна. 4 ширхэг G4 байна. За тэгээ саяны томьёогоо урагшин ингээд чирснээс үүдээд энэ нүдэнд бол G4-ийн уртлын F4 гэсэн нүдэн дээр бол бүх тооцоо хийсэн баг. Үнэхээр бүх хүүхдүүдээр энэ тооцоолоод адил хийгдсэн. Тэгэхээр энэ E гэдэг баг нь бол G нүдний тооцоол хийсэн, H баг нь бол F нүдний тооцоолыг бол тус тус хийсэн байгаамаа. За одоо дундаж онооны үсгэн дүнгээ бүгдээрээ өөр өнгөөр будаж ялгая. За ингээд ялгачихъя. За тэгэхээр дундаж онооны үсгэн дүн маань нийт онооны үсгэн дүнгээс бол ялгаатай байгаа. За мөн адил түүнийг ABCD-ийн тоог нь бол тоолохын тулд дахиад E баган дээр тоосон тоолуурын томьёоллоо өмнөх баган лугаа чирж тавина. Тэгэхээр H баган дахь ABCD-ийн тоолуурууд энд гарч ирсэн байна. Одоо ингээд бид нар 2 төрлийн ABCDF тоонуудтай болсон учраас эдгээрээрээ
диаграм байгуулъя. За insert цэсний за колумны за одоо бүгдээр 3D хэмжээстэй диаграм байгуулъя. За ингэхээр энд бол гарч ирж байна. За одоо энэ диаграмаа арай боловсронгуй нэр устай болгож өөрчлөе. За тэгэхээр тулд диаграмынхаа хүрээг идэвхжүүлж байгаад энэ select data-гийн ард байрлах за диаграмын хэлбэржүүлэлтээс бүгдээрээ энэ хэлбэрийг сонгож авъя. Layout 3 хэлбэрийг сонгож авъя. За тэгээ энэ дээр бол за манай суралцагчдын дүн маань юуны дүн? За улирлын эцсийн дүн юм уу, математикийн хичээлийн дүн юм уу гарчгаа тавья. Улирлын дүн гэд оруулчих юм. За цэнхэр ба улаан өнгөнүүд маань ямар дүнг илэрхийлээд байгаа юм? Энэхүү утгуудын нэрийг бас оноож өгөх хэрэгтэй. За тэгэхээр бүгдээрээ энэ тоонууд дээр харгалзах нэрийг оноож өгье. За энэ бол дундаж харгалзах үсгэн тоо байгаа. За үүнийг бол за чанараар үнэлсэн гэд за нэг ийм нэртэй болгоод өгчих юм. Тэгээд энэ Serize гэсэн энэ мөрийнүүд их утгатай болгож очиж дахиж энэ диаграмынхаа хүрээг идэвхжүүлж ягаад за select data-га сонгоод одоо бол бид нар энэ хүрээгээ энэ саяны өгсөн нэрнүүд орж байхаар завсраа авч идэвхжүүллээ. Ингээд окей. За тэгэхээр нөгөө өгөгдлүүдийн маань нэр нь дундаж чанар гэдэг. За цэнхэр нь бол дунджийн граф утгыг заана, улаан нь бол чанарын утгыг заана гэд нэр оноож байна. За эдгээр утгууд дээр яг тоон утга нь хидийн гэдгийг харгалзаж за одоо ингээ баримжаагаар энэ бол 3 харгалзах юм байна гэж. За тэр болгон бас хүмүүс шууд харахад бол төвхтэй. Тэгэхээр энэ дээрх бол утгуудын чарт дээр гарч байгаар бид тохируулж өгч болно. Ингийн тулд layout гэсэн нэмэлт цонхол энэ цэс энэ дээр гарч ирнэ. Тэндээс data labs-ийг сонгож аваад энд show дарахаар утгууд маань бол энэ дээр бол харгалзсан 177 гэдэг утгууд маань гарч ирж байна. За улаан нам үтгчилж ягаад show гэдэг ингээд. За тэгэхээр энэ утга маань 4 5 гэсэн тоон утгатай байна гэдгийг шууд харах боломжтой. За гэх мэтлэн диаграм дээр бол илүү нэмэлт боломж хүнд ойлгомжтой болгохоор тохиргоо өөрчлөлтүүдийг бол хийх боломж зөндөө бий. За тэгээ багш нэг ийм хуудсыг нэг удаа бий болгочих юм бол дараагийн улирлын дүнг, дараа жилийн хүүхдүүдийн дүнг бол яг энэ загвараараа шивж оруулаад энэ график, энэ тооцоолууд нь автомат хийгдэж байгаар нэг файлаа дахин ашиглах боломжтой. За жишээлбэл одоо энд байгаа нэг хүүхдийн дүнг бүгдээрээ өөрчлөе. За тэгэхээр тулд энэ баг зэргийн нарийнхан болгоё. Тэхийн тулд багнуудаа бүгдийг идэвхжүүлж яагаад за энэ дээр mouse 2-оо дараад column width буюу багны хэмжээ гэсэн энэ хэсэг дээр хэмжээг нь өгж болно. За 5 гэж өгч юм. За тэгэхээр энэ багнууд маань арай жоохон нарийсаад за бид нар графиктайгаа зэрэгцүүлж харах боломж одоо олдож байна. За энд сонгож аваад энэ B гэсэн дүнтэй нэг хүүхдийн дүнг энд зориулаар өөрчлөхөд энэ ард байгаа диаграмд маань ямар өөрчлөлт гарахыг бүгдээр одоо ажиглаж харъя. За энэ дүнг 74 байсныг 100 болгоод өөрчлөё. За ингээд B нэгээр хорогдоод A бол нэгээр ихслээ. За энэ чартн дээр мөн адилхан бас хөдөлгөөн орсныг анзаарсан баг. За дахиад үйлдэлээ буцаая. Андоо чи. Хуучин ийм байсан график маань одоо энэ утгыг 100 болгоход ингэж өөрчлөгдөж байна. За тэгээд үйлдэлээ анхны байснаар хിവэрүүлдэг. За тэгэхээр нэгэд хийсэн файлаа дараа жил өөр нөхцөл байдал дахин ашиглагдахад мэдээж суралцагчдын тоо дүнгууд бол бүгд өөрчлөгдсөн байгаа. Магадгүй даалгавар маань 4 байсан бол 3 болоод цөөрдөг ч юм уу эсвэл 5 болоод ихсдэг ч юм уу. Энэ тохиолдолд энэхүү өгөгдлөө даанынуудаа яаж энэ хിവэр нь авч
ашиглах вэ гэдэг жишээг харуулъя. За жишээлбэл одоо суралцагчдын тоо маань 2 дахин ихссэн байя гэж бодъё. За тэгэхээр одоо та бүхэнд үзүүлэх үүднээс яг энд байгаа хүүхдүүдийнхээ тоог би хувлаа тавьчихъя л да. За тэгэхээр copy. За тэгээд дараагийн нүднээс нэхлээд paste хийх хэрэгтэй. За paste хуулж тавихад одоо 2 янзаар хуулж болно. Бид нар гараас Ctrl B гээд шууд paste гээд хуулж нэг тавьж болно. За гэтэл энэ дээр маань ямар үр дүн үүсгэхээр энэ сурагчдын нэрсийн доор бид нар нэг хамгийн их баг утга, дундаж утга, тоолор гэсэн утгууд энд орцсон байсныг маань дараад алга болгочихж байгаа. Шууд paste хийхээр. Тэгэхээр бид нар тэр утгуудаа тэр чигээр нь доош нь зөөгөөд завсар нь ийм утга нэмэж оруулна гэдэг хуулбарлалтыг хийх юм бол арай өөр утга юм. За тэгэхээр өвдлөө буцаагаад андоо игээд одоо бид нар дээр итгэжүүлсэн байгаа энэ хэсгийг хуулж тавихтаа дараагийн яг энэ доор байгаа нүднээс нэхлээд insert copy select гэсэн энэ хувиргалтаар хуулж тавих юм бол нөгөө дүгнүүс нь дундаж гэдэг энэ зүйлүүд нь бүгд доошоогоо зөөгдөж орсон байна. Тэгэхээр завсар нь бид нар суралцагчдынхаа тоог 2 дахин ихсгээд одоо ангийн нийт суралцагчдын тоо ихссэн маягтай болж байна. За тэгэхээр энэ тохиолдолд нөгөө графууд маань юу болж өөрчлөгдөх вэ гэхээр граф маань одоо өөрчлөгдсөн байгааг та бүхэн харж байгаа. Одоо энд түрүүн 5 гэсэн утга байсан бол одоо бол 10 гэсэн утга болоод бүгд 2 дахин өссөн. Бид нөгөө энд байгаа өвлөө шууд тэр чигээр нь 2 дахин л хувлаад авсан болохоор граф маань 2 дахин сунсан. За энд 17 байсан бол 14 болоод ингээд сунсан баг жишээтэй. За энэ графикийн завсар нь мөрүүд нэмсэн учраас энэ график маань ялгүй сунсан байдалтай харагдчихэв. Одоо энд тодорхой утгууд маань за байхгүй байлаа гэж бодъё. За байхгүй байлаа гэж үзэхэд одоо энийг өөрчлөөд delete хийгээд харцгаая бүгдээрээ. За тэгэхээр ямар өөрчлөлт гарах нь вэ? За энэ хэсгийг утга нь ор байхгүйгээд delete хийчихье. За тэгэхэд манай граф маань шууд энд байгаа өгөгдлүүдээс шууд хамаарат энэ дөнгүүд нь F болоод энэ нөө бүх утгууд 0 болсон учраас дөнгүүд нь F болоод AP эзлэх хувь эрс өсөгдөд граф маань энд байгаа өгөгдөл бүрээс нэг үржлийн хамаарч байгаа нь бол харагдаж байна. За мөн адил дагаад энэ доор байгаа дүгнүүс нь дундаж ангийн дээд доод утгууд маань бүгд автомат өөрчлөгдөнө. За энд нэг зүйлийг анхаарахад юу анзаарч байна гэхээр сурагчдын тоо олон болоод Excel файл дээр маш их мөр орж ирэх мөн олон тооны баг нь нэмэгдсэн тохиолдолд нэг хуудсан дээр мэдээлэлүүд нь багтдаг. Тэгэхээр одоо доотлын хүүхдийн ямар даалгаврын гэдэг энэ толгой нь харагдахгүй байгаа учраас энэ толгойг нь харахын тулд би 4 гэсэн энэ уулзвар дээр нүдийг идэвхжүүлж байгаад за энэ view цэсний энэ phrase panes гэсэн энэ хэсэг дээр ороод мөр багнаар блоклох гэсэн ийм командыг хэрэгжиж байна. За тэгээд ингэхэд энэ маань нөгөө сурагчдын нэрс даалгавар 1 2 гэдэг гарчиг маань харагдаад тэгээд курсор гүйлэхэд хүүхдүүдийн нэрс маань ингэж харагддаг. Ийм байдалтай. За дараагийнх нь болохоор багныг нь блоклох, мөрөөр нь блоклох гэсэн аль дуртай сонголтоор. За энэ мөр багны аль алины огтлцол дээр блоклсон учраас одоо энэ магадгүй хойшоогоо өчнөө олон дүн орсон бол хойшоогоо ингэж явхад яг энэ тухайн суралцагчдын нэрс нь энд хэвээрээ төгжээстэй ингэж харагддаг. За буцаагаад энэ үйлдэлээ unfreeze гэсэн энэ үйлдэлээ unfreeze pants гэж дарах юм бол блок нь бол арилж болно. За тэгээд үйлдэлүүдээ буцаагаад энэ хүүхдүүд ихэд дөнгө буцаж оруулахын тулд undo гэсэн команд хийнэ. За үсгэн дүнгээр бид нар chart график байгуулах. За мөн өөрийн дуртай өгөгдлүүдээр графикуудыг бол боломжтой янз бүрийн хувилбаруудаар л үүсгэх боломжтой энэ chart хэсэгт бол байдаг. За одоо нэг нэмэлт тайлбар бол юу гэхээр тоон утгатай дүнгуудыг
арай өөр хэлбэрээр харах боломж болвол байдаг. За энэ нь юу гэхээр хөөм цэсний conditional formatting гэдэг color scales гэдэг хэмжигдэхүүнүүдийг өнгө ялгаж харуулах гэсэн энэ сонголтоос ингээд сонгож харуулхад нөгөө тооны маань их бага гэдгийг өнгө ялгаж ингэж харуулах боломжтой. Тэгэхээр эндээс та бүхэн харж байгаад өөрийнхөө сонгосон сонголтоо хийж сонгох боломжтой. За жишээлбэл энийг яаж тэгэхээр бодоод өндөр оноотой хүүхдүүд маань бол ерөнхийдөө шар өнгөтэй болоод за бага оноотой хүүхдүүд маань бол бүр тод улаан болоод эрс улаан болоод ингэж өнгө ялгаж харьцаа. Тэгээд ямар өнгөн зөвхөнтэй байх юм багш таны өөрийн сонголт мэднэ. Тэгээд түрүүний сонголтуудаас дуртай сонголтуудаа хийж болно. За одоо дараагийн баганд байгаа сонголтыг арай өөр хувилбар хий. Энэ маань бол тодорхой дүрслэлүүдийг оруулж гисэн ба. За одоо шилбэл бага насны хүүхдүүдэд байвал одоо өнгө ялагсан бөмбөлгөөр ч юм уу. За эсвэл энэ дарцаагийн сум ямар хэлбэрээр оруулах боломжтой вэ? Оруулж байна. За энэ тохиолдолд энэ хэмжээсийг оруулж энэ дүн харьцаж харуулъя. За тэгэхэд бага оноотой хүүхд маань бол одоо энэ маань балуумын хэмжээ нь бол бага болоод их болоод ирэхээр энэ будагталт нь маань бол дүүрсэн ийм хэлбэртэй харагдаж байна. За ингээд тоон дүн дээр бол зөвхөн дан тоо харагдаж байгаа бас нэг ийм үсгэн өнгө оруулсан дахиад нэг хэмжээсээр нэмж харуулхад бол харж байгаа хүнд илүү сонирхолтой ойлгомжтой харагдах юм боломж байдгаа. За бүгдээ нэг дахиад өөр сонголтоор хийгээд үзүүлье. За ялангуяа бага ангийн хүүхдүүдэд тэгээд оноо нөгөө багаар дүгнж байгаа үнэлгээг харуулж оруулах гэж байгаа тохиолдолд ийм тэмдэгтүүд бол их хөөрхөн сонирхолтой байдаг л да. За ингээд ийм тэмдэгтүүдийг оруулж өгөх ийм боломж байна. За бас нэг чухал хэрэгсэл байдаг. За энэ бол review цэсний коммент гэсэн тайлбар бичих ийм хэрэгсэл бий. За энэ маань юу гэхээр нэмэлт тайлбаруудыг тухайн хуудсан дээр ямар нэгэн газар тэмдэглэж явахад үүнийг ашигладаг. За жишээлбэл энэ Дүлгөөн туяа гэдэг хүүхэд одоо энэ даалгавар 3 дээр бодвол ирээгүй юм байна. Тэгээд яагаад ирээгүй шалтгааныг одоо баш энэ дээр коммент оруулаад тайлбар бичнэ. За тэгээд энэ хүүхэд нь өнөөдөр өвчтөй байсан гэдэг юм уу. За тэгээд эсвэл одоо энэ хүүхэд маань яагаад одоо ийм тааруу дүн авчваа гэдэг дээр одоо нэмэлт тайлбар их юм. За одоо юу гэдгийг хичээлийн төгсгөлөөс өөр сургууль руу шилжсэн ч гэдэг юм уу тийм ээ. За ингээд зохиогоод авчлаа. Одоо гих мэтлэн ийм комментуудыг бол энд оруулна. Тэгэхээр коммент бичигдсэн мөр гэдэг маань бол ийм улаан болонтой байгаа. Тэгээ энэ дээр маава заавч байрлуулахад тухайн тайлбарууд бол гарч ирнэ. Яг тухайн агшин харгалзах хэсэгт нь тайлбарууд өгөө авчихаар дараагийн удаа баш файлуудаа эргэж үзэхдээ за энэ чи яасан блэ энэ төр гэдэг юмнуудаа сэргээн санахад бол маш тодорхой мэдээллүүдийг ийм өгөх боломжтой. За тайлбарыг бол буцаагаад нэгэнд үүсгэсэн бол буцаагаад устгах өөрчилж эдит хийх боломж байдаг. Өснөгтөн дээрээ нэг 2 баг нь мэдээлэл бол нэмий. За энэ маань ямар мэдээлэл байх вэ гэхээр за донд сургуулийн сурагчдын хувьд ярьж байгаа учраас за аль салааны хүүхэд вэ гэдэг нэг мэдээлэл оруулъя. Дараагийн нүдэнд нь болохоор за энэ хүүхэд хүүсийг оруулъя. Эмэгтэй юм уу эрэгтэй юм уу гэсэн хүүсүүдийг оруулъя. За жишээлбэл алтан шагаа 1-р салаа, 2-р салаа, 3-р салаа за хвшлэн эргээд ийм мэдээллүүдийг оруулъя. За ингээд мэдээллийг бүтэн оруулж дууслаа. За энэ маань ангийн сурвалжлагчдын анкет, ар гэрийн байдал, аав ээжийн ажлын газар, регистрийн дугаарч гэх юм уу гэх мэт янз бүрийн анкет судалгаанууд дээр бол энэ аргыг ашиглах хэрэгтэй. За тэгээд хүснэгтэй бол ингээд итгэжүүлээд за формат table гэдгийн
За нэг хэлбэрийг сонгож авъя. За тухайлбал энэ хэлбэрийг сонгоод авчи. За ийм болж байна. Энэ хэлбэр маань яадаг хэлбэр вэ гэхээр баган болгон маань одоо сонголт хийх боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл сортлох боломжийг олгож өгч байгаа. За одоо яаж сортлох вэ гэхээр за жишээлбэл зөвхөн нэгдүгээр салааны хүүхдүүдийн санг үүсгье гэвэл одоо энэ бол бүх салаанууд итгэжсэн байгаа. Тэгэхээр select all-ыг бүгдийн дараад зөвхөн нэгийг итгэжүүлье. За тэгээд blank гэдэг маань хоосон нүд бас энд бол байрлаж байгаа юм байна. Энэ хоёрыг итгэжүүлээд окей дараа. За ингээд ямар дүн гарч ийнэ гэхээр зөвхөн нэгдүгээр салааны ийм хүүхдүүдийн дүнг одоо энд ингээд тусад нь ялгаад нэгдүгээр салааны хүүхдүүдийн дүн харагдаж байгаа. Тэгэхээр энэ хэсгийг бид нар ялгаж салгаж аваад копидод салаагаар нь хийж болно. За одоо 1 буюу 3 дугаар салааныхан орсон гэвэл энэ хоёрыг хоёулыг итгэжүүлчихээр 1 ба 3 дугаар салааны бүх даанны өгөгдлүүд нь ингээд харгалзан гарч ирнэ. За дахиад хүйс гэдэг дээр 1 ба 3 дугаар салааны одоо эрэгтэй хүүхдүүдийн оролцоог нь харьяа гэх юм бол эр гэдгийг зөвхөн чагтлаад үзье. Тэгэхээр 1 3 дугаар салааны эрэгтэй хүүхдүүдийн байдал гээд ийм маягтай гарч ирэх нэ. За энэ судалгааг бол анкет судалгаан дээр ямар дид олонлогуудаар судалгаа хийх үү гэдэгт бол энэ арга бол нэлээд тохиромжтой арга байгаамаа. За одоо дахиад нэг жишээ аваад за буцаагаад бүгдийг сэлэгдчих юм бол манай анхны өсөгт бол бүгдээрээ гарч ирнэ. За одоо үсгэн дүнгийн хувьд зөвхөн одоо C дүн авсан хүүхдүүдийг сонирхож харьяа. Ямар хүүхдүүд C дүн аваад байгаа юм бэ гэдгийг харах юм бол G нүд маань бол бүгд C болж хувираад за ийм хүүхдүүд C дүн авчиад байгаа юм байна. За дундаж утгаараа C авсан мөртлөө нөгөө чанарын утгаараа F дүн аваад байгаа хүүхдүүд ямар хүүхдүүд байна гэд ингээд за энэ хоёр хүүхдтэй байгаа юм байна. Ингээд очир гэдэг хүүхд байгаа юм байна гэд ингээд бүр илүү наривчсан шинжүүр критериэр энэ шалгуураараа анализ хийж босролт хийх боломж байна. Харьцуулсан дүгнэлтүүдийг бол эндээс гаргаж авч болно. Даалгавар 3 дээр ямар хүүхдүүд яагаад энэ даалгавраа өгөөгүй хүүхдүүдийнхээ нэрсийг нь ялгаж гаргая гэж бодвол даалгавар 3-ын суман дээр дараад за бүх чагтуудыг авч хаяад зөвхөн хоосон байгаа хэсгийг сонгож авъя. За тэгэхээр ийм хүүхдүүд энэ даалгавар 3-т оролцоогүй байна гэдэг ингээд энэ нэрсүүд нь ялгараад гараад ирсэн байна. За магадгүй энэ хүүхдүүдийн утасны чагсаалд аав ээжийнх нь хаяг байдаг бол одоо шууд энэ хүүхдийн нэрийг харж байгаа л утасны чагсаалт нь энэ нүдэнд байлаа гэж бодоход ялгаад энэ хүүхдүүдийнхээ эцэг эх рүү уцтах гэдэг юм уу. Ингээд ангилалт хийгээд өгч байгаамаа. Суралцагчдын улирлын эцсийн дүнг оруулсан нэгэн жишээг та бүхэнд харуулж байна. За оюутны дүнг за итгэх, үнэлгээ, за дадлага ажил 1 2 3 4-гээд бие даалт 1 2 гэсэн ийм нийт 7 8 үнэлгээнүүдийн нийлбэр дүнгээр бол энэ 100 оноог бол гаргасан байна. За тэгэхээр энд нэмж хэлэх гээд байгаа хамгийн гол санаа нь юу гэхээр итгэх гэдэгт маань бол эрцэгсэн шийтэнд байгаа эрцийн оног бол оруулсан. Тэгэхээр хичээлийн улирлын туршид бол хүүхдүүдийн итгэх оролцоо нь ямар байгаа эрцээ багш Excel дээрээ журнал маягтай ингээд бүгэлж явсан байгаа. За тэр бүгдийн эцсийн дүнг бол энд оноожуулаад за тасалсан онооны дүнгээр харгалзуулаад эрцийн оноог итгэх гээд энд оноожсэн байна. Тэгэхээр итгэхт ямар оноо өгөх юм бэ гэдгийг томьёоны хэсэгт бол энэ харагдаж байна. Тэгэхээр эрц гэдэг шийтний тим Q3 гэдэг нүдэн дэх оноог за ингээд томьёогоор бодоод гаргана гэдэг энэ томьёог бол энд оруулж гисэн байна. Тэгээ энэ томьёогоо доош нь чирээд
авахад бүх хүүхдүүд дээр эртсэн оног шууд автомат гарч ирж байгаа. За гэх мэтчлэн дадлага ажил нэг гэдэг маань энэ дадлага ажил нэг гэдэг энэ хуудсанд байгаа хүүхдүүдийн дүнгээр бол харна. За тухайн дадлага ажил маань бол 100 онооны дадлага ажил байна. Тэгэхээр дадлага ажлаа 100 оноогоор үнэлэхдээ ямар зөвлөдүүдийг хийсэн байл ямар оноо өгөхийг тухайн үед багш нь бол энэ онооны задаргаагаараа үнэлээд дүнгээ тавьчихсан. Тэгээд тэр дүнг 100 оноогоор дүгнсэн бол улирлын эцэст тэр дадлага ажлыг одоо 10 оноороо буулгана гэд түрүү ярьжсэн шиг пропорцлоод энэ оноогоо 10 оноороо буулгаад гэхмэчлэн дадлага ажил 2 3 4-үүд маань энэ доор харагдаж байгаа хуудсууд дахь дүнгуудыг харгалзан аваш тавиад пропорцж тавьсан гэсэн үг. За мөн бие даалт 1 2-ыг бол эндээс дүнгуудыг оруулаад дахиад ялгаатай оноонууд харгалзаад эцсийн үр дүнг бол 100% руу бол ховлож гаргасан байна. За тэгээд энэ дүнгуудийн маань зарим хэсэг нь бол одоо онлын хэсгийн үнэлгээ, зарим хэсэг нь бол практик үнэлгээч гэдэг юм уу. Дотор нь ямар нэгэн зааг гаргалж байгаа бол мэдээж энэ үнэлгээнүүдээ тодорхой оноонуудад харгалцахаар тоогоор үржиж хувааж өгөхөр бол нэлээд бутархай арвтын тийм таслалтай тоонууд бол гарч ирдэг. Тэгэхээр итвэх явц гээд энэ дотор нь ангилсан энэ оноонууд маань бүхэл тоон утгууд байхын тулд за одоо тухайлбал энэ итвэхийг харъя л да. Энд бол эхний итвэх үнэлгээ гэсэн энэ хоёр үнэлгээг оролцуулаад энэ маань бутархай утга байгаа. Энэ хоёрын нийлбэрийн бүхэл утгыг нь аваа гэсэн томьёолыг бол энд оруулж гисэн ба. Тэгэхэд бүхэлдэх утга маань раунд гэдэг энэ функц байж байгаа. Тэгээд эндээс энэ хүртэлх завсрын сумма гэдэг энэ томьёолыг энд оруулж гисэн байна. За дараагийн явцын үнэлгээ гэдгийг мөн харахад энэ сүүлийн хоёр энэ үнэлгээг аваад бүхэлдэгнэ. За бүхэлдэхтэй бүхэл утгаар бүхэлдэгнэ гэсэн учраас энд бол 0 гэдэг утгыг өгсөн байна. Таслаас хойш орно 0 байна гэдэг зааж байгаа. За энд бол нэг шийтээс нөгөө шийтийн хооронд өгөгдлүүдийг шууд авч ашиглаж болдгийн жишээ энд харуулж байна. За мөн багш маань олон хүүхдүүдийн өгөгдлүүдийг нэг файлн дээр нэгтгэх шаардлага гарсан гэж бодъё. За тэгэхээр энэ баганд одоо жишээлбэл тэнцүү одоо өөр файл буюу одоо нөгөө бие даалт нэгийн үнэлгээ ямар дүн байгааг шууд авч ашиглая гэж бодъё. Тэгэхээр багш ялганы файлуудыг одоо энд ингээд цуглуулад оруулсан байгаа гэж бодъё. Тэгэхээр тэр файлаа нээгж байгаад одоо энд нээсэн байна. Бие даалт нэгийн үнэлгээ гэдэг энэ файл дээрх энэ утгыг түрүүний Excel файлынхаа энэ шийтэнд авна гэдэг. Одоо энэ үнэлгээ Excel файлыг нээгээд за тэдгээр баг нь тэдгээр мөр гэдэг нь гарч ирж байна. Тэгэхээр өөр файлын тухайн нүдэн дэх өгөгдөл нь энд шууд аваад ашиглаж болно л гэсэн. Тэгээд энэ утгаа за одоо энд бол алтан цол алтан шагаа гэдэг энэ хүүхдүүдийн нэрсийн дистрал нь нөгөө файлын нэрсийн дистралт бол яг дүүцэж давтчих хэвээр. Тэгжээж энэ утгууд маань харгалзан оноогдох. Тэгэхээр энэ зүйлүүд бол багш нар өгөгдлүүдэд оруулж байхдаа анханасаа тооцож зөв харгалзуулж хийх хэрэгтэй. За тэгээд энэ өгөгдлөө доош нь цуулаад бүх хүүхдүүдээр энэ дүнг оруулж ирье гэхийн тулд мөн маавазаараа даралт хийгээд чирнэ. За гэхдээ энд нөгөө долларын тэмдэг маань ороод ирсэн байгаа учраас зөвхөн энэ хүүхдийн дүнг төгжсөн байгаа. Тэгэхээр энэ мөр болгоноор энэ 4 5 6 гэд мөр болгоноор хүүхдийн дүн гүүх ёстой учраас энэ 4 гэдэг тооны урт долларын тэмдгийг хасаад маавазаараа даралт хийгээд одоо чирээ. Ингээд чирэхэд бие даалт нэгийн энэ AK гэдэг баганд байгаа. За энэ 4.9 5.2 8.3 гэсэн энэ дүнгууд за нөгөө энэ ангийн энэ файл дээрх дүнгууд 4.9 5.1 8.3 гэдэг энэ дүнгууд маань орж ирсэн байна. Тэгэхээр энэ маань бол нэг шийтээс нөгөө шийт рүү мэдээл дамжуулж болно. Мөн өөр файлаас өөр файл руу мэдээл дамжуулж болно гэсэн ийм боломжийг харуулж байна.